сая долларыг та хувцанд зарцуулж ингээ бодоод үзтээ. За энэ мөнгийг Монгол мөнгөөр үржүүлэх юм бол хичнээн хувц авах бол. Гэхдээ зөвхөн улбар шар цагаан өнгөний сонголттой. За одоо Гүр Аргачаа Баатартайгаа хоёлаа сансрын загварын талаар ярилцъя. За энэ хувцас скафандр бол яг хизээд нь өмсдөг вэ гэдгийг та бас эхлээд хэлэхгүй юу? Тийм, скафандрын зориулт нь юу юм бэ? Тэгэхээр энэ бол ерөөсөн одоо сансрын нисгчдийг хэрэв хөлгийн бүхээгийн бие битүү байдал алдагдсан тохиолдолд сансрын нисгчийг аврах ийм л зорилгоор хийгдсэн эд. Тэгээ яг нь ер нь мэдээж хэрэг сансрын хөлгийн бие битүү байдал үргэлж алдагдаад байхгүй. Энэ скафандрын хэрэг бол цөөхөн удаа болсон. 1971 он Союз 11 хөлгийн багийн гишүүд сансарт үүргээ амжилттай гүйцэтгээд дэлхий рүүгээ буцлаа. Гэвч дэлхийн агаар мандалд тэдний хөлгийн битүүмж алдагдаж хүчил төрөгч гадагшлав. Бөөгч аппарат амжилттай газардсан ч хаалгыг нээхэд сансрын нисгчид амьсгал хураасан байлаа. Хэрвээ тэд скафандртайгаа ниссэн бол 9 минут газардах байв. Бие битүү эрзэний хувцас. Энэ эрзэний хувцсыг өмсөөд тэгээд дотор нь агаар өчгтэй зэрэг, даралт өчгтэй зэрэг дэндэн одоо сансрын нисгчдийг амьдрах орчинд бий болчихж байгаа. Бөөрөнгийн юмнууд нь юу юм бол? Энэ олон бөөрөнгийн юмнууд бол яг өөр энэ бол одоо клапанууд байгаа. Энэ одоо гаднаас агаар өгдөг сувган энэ байна. Тэгээд энийг татварга байна. Энийг хүн одоо цэнхэр татварга байна. Түүнээс гадна энэ төмөр торооснууд харагдаж байгаа. Харагдаж байна. За тийм байна. Энд ингээд хоёр тороос байгаа. Энэ одоо ийм бүслүүр шиг татварганууд байна. Энэ эндээс одоо боссон том татварганууд байна. Эднүүд ямар учиртай вөхтэй зэрэг гадна талдаа одоо ямар ч одоо даралтгүй агааргүй ийм орчин болоо явчих штэ тийм ээ. Тэрэн дотор энэ дотор хий өгчтэй зэрэг энэ скафандр чи тэлнэ. Хамаагүй тэлээд явчихна. Хамаагүй тэлүүлэхгүй бол хэмжээнд нь барьж яхахын тулд энэ бүснүүд байна. Чи үргэлж надаас л асуугаад байх юм, би чамаас нэг асуулт асуудаг уу? Хамгийн энгийн. Чи энийг юу гэж бодож энэ тол байна те? Энэ нөгөө ямар нэг хэмжих юм байх гэж би бодсон. Тол. Энэ бол зүгээр жирийн тол. Тийм үү? Тий. Энэ тол ямар учиртай? Ямар учиртай юм бол? Нүрээ бодох гэж. Тэгэхээр энэ хувцсыг өмсөхдөө энэ хувцсны задлаар яг энэ Батинкны үзээс шиг ийм юмнуудаар ингэж үддэг байхгүй юу? Тэгээд ингээд энэ дороос л үдээд ингээд яваад байж болно те. Яг энэ дээр ирэхээр мэдрэгддэггүй харагддаггүй байхгүй юу? Тэрүүнийг зөв товчлохын тулд энэ юунда харж агаад ингээд товчилчдаг. Тийм учраас сансрын нисгчийн гар дээр нь ийм жирийн тол байгаа юм. Тийм. Сонсож байна. 17 цаг 59 минутад сансрын Гүр Аргачаа Баатар сансарт нисэхдээ 4 төрлийн хувцас өмссөн. Ийм олон хувцас байдаг гэж хэн санахав? Эдгээрээс гадна та бид зөвхөн кинон дээрээс л харж байсан задгаа сансарт гарахтаа өмсдөг өмсгөл бий. Энэ бол дэлхийн хамгийн өнтэй хувцснуудын нэг. Таны хувьд энэ задгаа сансарт гарахтаа өмсдөг хувцсыг өмсч үзчихсэн багтаал гэж бодоод байна. Тий. Бид бол задгаа сансарт гараагүй. Тийм шаардлага байгаагүй. Гэхдээ яг үзэж л байсан л да. Материал нь энэ ямар юм бол? Одоо тэр маань болохоор нэг бирзен тэрхүү материал идэг гэдэг. Тийм. Энэ материалын хувьд бол бас одоо энэ дулаан төсвөртэй материал байх хэрэгтэй. Сарны орчин гэхэд одоо энэ нэг чулуу байна те. Энэ чулууны наран тал нь халуун сүйдэ тал нь их хүйтэн байгаа шүү дээ. Ягаад өгөхтэй зэнд агаарын солилцоо гэдэг юм авагддаг. Хүйтэн халуунаараа хүйтнээр. Энэ дотор байгаа агаарыг бас одоо хөдөлгөж ингэж хөөж өгөх систем хэрэгтэй байдаг. Эний ард талаас нь харах юм бол их том ийм аранц үүрвч байгаа. Тэр дотор нь энэ бүх механизмууд ажиллаж агаарыг хөдөлгөж, агаарыг хөргөж, агаарыг халааж, чийг авч ингэж байж. Тэгээ энэ бол сансрын хөлөг тавигддаг
тэр одоо шаардлагуудыг хангасан товчхон үгээр хэлэх юм бол энэ өөрөө яг жижигхэн сансрын хөлөг байна. Үзэгчтэй баярлалаа гэдгээл яа. За баярлалаа залуусаа үзэгчтэй.